Хойц Солонгос руу явзурмаар гэдэг. Гэхдээ Солонгосын засгийн газрын тэтгэлэг гэж байдаг гэсэн. Баталгаатай мэдээллийг нь хаанаас олох вэ? Бүрдүүлэх материалын жагсаалт их сургуулиудын мэдээлэл хүртэл хаана гэдэг юм болов? ChatGPT-гээс асууна. Танд яг ийм асуултууд төрж байгаа бол энэ бичлэгийг дуустал үзээрэй. Мөн Солонгос руу явж суралцах хүсэлтэй найз нөхдийгөө меншн хийж энэхүү бичлэгийг түгээгээрэй. Та бүхэн гар утасныхаа хайлтын хэсэг дээр Study in Korea гэж бичээд хамгийн ихэнд гарч ирсэн веб хуудас руу нэвтэрч орноо. Study in Korea go.kr гэсэн веб хуудас байгаа. Веб хуудас руу нэвтэрч ороход дараах дэлгэц харагданаа. Гар утаснаас харуулж байгаа гэдгийг санаарай. За энэхүү веб хуудас маань маш олон хэл дээр байдаг. Монгол, Солонгос, Англи гэх мэтчлэн дуртай хэл дээр үзэж болно. За доошоо гүйлгээд тэтгэлийн мэдээлэл рүү ороод, GKS тэтгэлийн мэдээлэл рүү ороод 76 дугаарт 26 оны Солонгосын засгийн газрын тэтгэлийн магистр докторийн шатны сонгож шалгаруулалтын зар мэдээ орсон байгаа. За энэхүү мэдээлэл рүү орсны дараа маш олон файлууд хавсрахсан байгаа. Тэрхүү файл дотор ямар материал бүрдүүлэх вэ? Материал бүрдүүлэхдээ юуг анхаарах вэ? Цаашлаад ямар их сургуулиуд байгаа юм бэ? Их сургуулиуд нь ямар мэрэгчлэр оюутан илрүүлж авах талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг багтааж өгсөн байдаг. Өөр ямар ч газраас та хайх хэрэггүй, зөвхөн энэ хавсрагсан файлыг татаж аваад маш сайн судлаарай гэж та бүхэнд захимаар байна. Ингээд би 3 файл татлаа. Эхнийх нь бүрдүүлэх материалын жагсаалт. Энэ дээр харагдаж байгаачлан ямар материалууд бүрдүүлэх вэ? Ямар формууд буюу маягтуудыг бүглэх вэ гэсэн зүйлүүд нь бүгд илт тодорхой харагдаж байгаа. Тодорхойлох цагтл, эссе, суралцах төлөвлөгөө гэх мэтчлэн ийм байдлаар бичэн шүү гэд бүгдийг нь тодорхой харуулж өгсөн байгаа. Хоёрдугаарт би материал бүрдүүлэхдээ яг юун дээр анхаарах вэ гэдэг талаарх файлыг татаж авсан байгаа. Энэ нь Солонгос болон Англи хэл дээр маш дэлгэрэнгүйгээр за ийм сургуулиуд байгаа. Английн сургуульд нь ийм сургууль, B английн сургуульд нь ийм сургууль, Монголоос тэдэн өргөдөл гаргагчийг сонгон шалгаруулж аавна гэх мэтчлэн маш тодорхой дэлгэрэнгүй мэдээллүүдийг багтааж өгсөн байдаг. Солонгос хэл дээрх файл руу н орж харуулж байна. Тэгэхээр та энэхүү application guideline-аас материал бүрдүүлэхдээ яг юун дээр анхаарах талаар маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг олж харах боломжтой. Жишээлбэл upstil гэрчлэгээ гэж юу юм, яг ямар баримт бичгүүдийг upstil болгох вэ гэсэн мэдээллүүд энэхүү application guideline-д байгаа шүү. За хамгийн сүүлд нь University Information гэсэн файлыг татаж авсан байгаа. Тэн дээрээс та өөрийн сонгосон сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авч болно. Жишээлбэл би сая University Information файл дотроос Aju University-г сонгож орлоо. 2 файл байна. За эхний файл руу ороод үзэхэд Aju University-д ямар мэрэгчлэр оюутан элсүүлэх вэ? За тэнхмүүд болон хэлний шаардлагууд харагдаж байна. Хичээлүүд нь 100% англи хэл дээр явагдах уу, солонгос хэл дээр явагдах уу гэдгийг зэргийг ч гэсэн энэхүү файлаас харж болно. Хоёр дахь файл руу н ороод үзэхэд Aju University буюу Aju их сургуулийн түүхэн замнал за ямар мэрэгчлүүдээр оюутан элсүүлж авдаг вэ гэдг нь бүр нарийн тодорхой энэхүү файл дотор багтсан байгаа. Дотор байрны мэдээлэл, холбогдох утасны дугаар, имэйл хаяг, сургалтын төлбөр, кампус нь ямар байдалтай харагддаг вэ гэх мэтчлэн маш дэлгэрэнгүй мэдээллийг та University Information гэсэн файлаас авч болно. Хамгийн сүүлд хэлэхэд Солонгосын засгийн газрын тэтгэлэгт тэнцээд яг өөрөө очиод суралцаа төгсөөд ирсэн бодит туршлагыг хуваалцсан Солонгос 100% тэтгэлэгтээ суралцсан тэмдэглэл ном маань удахгүй хэвлэгдэн гарах гэж байгааг дуулгаж байна.